Монголын зохиолч Дэвлэн шагналт зохиолж Бүрүжавын Пүрүсрэн тавилан өгүүлэлэг. Задлсан үлгий дотроо тарвалзан байгаа хүүгийнхаа дээрээс тонгоогоод далан мөрөн чичрүүлэн уйлж байгаа Рекслийг хараад Дэлгэрмаагийн зүрх шимширч хамрынхан нүг шархираад ирэв. Рексэл ингээд явна. Дэлгэрмаа тэр хоёрын ариун хайрын биелэл энэ нэл хамтан өнчин үлдэнэ. Эцэг нь эрүүл саруул залуу зандан явж байхад өр нь өнчин хоцорно гэдэг юутай гачлантай. Дэлгэрмаа Рекслийн мөлчгөр толгойг илбээд "Ца битгий уйлда. Чи бидний хувь тавилан ийм л байж" гэд аргадав. Энэ хоёр хэдэн жилийн тэртээ энэхүү дулаан шаргал говьд танилцж билээ. Сумын төвийн залуус ойрох Цэргийн ангийн даашдын хамтарсан үдшилэг дээр танилцсан. Тэр хоёр хослон бүжиглэж Рекслийн дуусан гэгэлгэн уян гаттууг хэлийг нь мэдэхгүй ч Дэлгэрмаа уйран чагнаж илээ. "Чи хаана ажилдаг юм?" "Сумын төвд." "Тэр ч тийм л ахал та. Би албан газрын чи асуусан юм. Нэгдлийн туслах үйлдвэрт юу хийдэг юм?" "Хевс нэгтэг." "Ястай сайхан ажилтай хүн юм аа." "Тийм гэж үү? Би өөртөө ч уулзаж болох болов уу?" "Чамд чөлөө олдохгүй байлгүй." "Олдвол яах вэ?" "Тэгвэл ч яах вэ? Бүжгэн дээр иймэрхүү юм ярьсан. Үдшилгийн дараа дарган цэргүүдэн жагсааж аваад шөнийн харанхуй дундуур нэр хийтэл алхлан одож илээ. Хожим нь Рексэл хэд дахин ирж уулзжээ. Хожим хамт ажилдаг бүсгүйчүүд Рекслийг сонхоор хармагцаал "Дэлгэрмаагийн дайчин ирж байна" гэж нээлтэн. Нэг өдөр тэр ирээд "Би хоногийн чөлөөгөөр шагналсан" гэв. "Юуны учир?" "Буудлагын тэмцээнд төрүүлсэн." "Тэгээд чи маргааш хүртэл хаана байх юм?" "Чамтай л зүг байх гэсэн юм." "Болж үхий дээ чи минь. Ах эгч орж юу гэж хэлэх юм бэ?" "За яах вэ? Орой хоёлаа кино үзье. Тэгээд би байр руугаа явчихнаа" гэж Рексэл говь. Тэр шөнө тэд кинонаас гараад тал руу явж билээ. 100 цагийн сартай сайхан шөнө. Нэлх тааны үнэр хангилна. Тэр хоёр сумын төвөөс холдож нарны туяанд ганц нэгхэн харган сэрвээсэн намхан дэжин дээр сууцгаав. "Чи эртээдийн өвдчлэг дээр юуны тухай дуулсан бэ?" "Яаж вэ? Муухай дуулсан уу?" "Үгүй. Аян их гэгэлгэн гунигтай чимшиг дуу байсан. Би үгийг нь ойлгоогүй." "Ээжийн тухай дуу." "Би өөрийнхөө хэлээр дуулсан юм." Гэт Рексэл хэсэг дуугүй болсноо монголоор болоо "Цастай хөвчтөө ээж минь цаагаан хариулж яваа да. Цаагаан хариулж явахдаа намайгаа санаж байгаа да" гэсэн маягийн хөхтэй гэв. Дэлгэрмаа аяархан санаа алдаад "Чиний хэл чинь ямар хэл юм бэ?" гэв. "Тувай хэл. Би чинь цаатан хүн шүт. Бид тувай хэлээр ярьцгаадаг юм" гэсэнд "Чи тэгээд монгол хэлээр яг л бидэн шиг ярих юм байна шүү дээ" гэдэг Дэлгэрмаа аяархан инээд алдаж. Тэгэхэд Рексэл тун ердийн байдлаар "Тэгэлгүй яах вэ? Би чинь сургуульд ороод монгол хэл дээр сурдаг. Цэрэгтэж гисэн да монголоор л ярьж байна" гэв. Дэлгэрмаа тэр шөнө үлгэрийн юм шиг цаст хөвчийн тухай, цаатан эсний өөрмөц амьдрал, зан заншлын тухай, тентхийн элбэг баян ан амьтны тухай сонсоод ийн гайхан алмарч билээ. Басгүй Рексэл хэмээхэн чирэг тэгэрхэн бий, бөөрөнгийн том толгойтой, хоорондоо нийлэгдсэн өтгөн хөмсг, онигор нүдтэй залуугийн хувь заяаг өрөвдөн хайрласансан. Рекслийн аав багт нь анд яваад зах хязгааргүй юм шиг их өвчөд сургаггүй болжээ. Хаана юу болж тэр хүн сургаггүй болсныг хэн ч үл мэднэ. Ингээд Рексэл ээж эгчтэйгэн үлдэжээ. Бага сургууль төгсөөд өрхийн тэргүүлэгч эр хүний үүрэг хүлээн хөвчтөөн гарч цаамаллан ан ав хийж ээж эгч хоёроо тижээсэн байна. 3 жилийн өмнө эгч нь цагаан орой нэгэн загсчантай сууж төв барааджээ. Одоо настай ганц ээж нь нутгийнхны нэг отог даган хөвчтөөн хідэн цагаан бараадан яваа гинэм. "Би ээжтэй даанч хайртай. Түүнийгээ л орхиж чадахгүй хүн дээ" гэж ярихт нь "Хөөр химэн. Зовсон л хүний үр юм да" гэж Дэлгэрмаа говийн хүний уужим сэтгэлээр өрөвдөж суулаа. Тэнгэрийн хаяатай хязгаар нийлэн дугуйрч сарны гэрэлд гийсэн тал нутгийн намхан ухаа тэр хоёрын ухаангүй хайрын ууган дурсгал болж үлдэв. Бүр шүн дунд болсны хойно хос залуу сумын төвийн зүг бисээ түшин ганхаж явсан билээ. Жилийн дараа Дэлгэрмаа Рекслигээ даган хөсгөл нутгийн зүг гарсан юм. Энэ хооронд олон юм болж өнгөрсөн. Дэлгэрмаагийн малчин ээж хүн тайртай болохын жаргал зовлонг зүрх сэтгэлээрээ мэдхийн хувьд охиноо тас хорч чадсангүй. Гараас нь хөтөлж хүн болгосон ганцаахан дүүгэн хороод дийлээгүй юм. Бас бие давхар болсон бүсгүй хүнийг яалтайч үлээ. Бүсгүй хүн цагаан зэр хоёр өөрийн нутаггүй гэсэн
нэгэн хатуухан үг байдгийг ч бодсон баг. Ээжтэйгэн байдаг 3 дүүгийн хувьд гэвэл чухам юу болж үг ойлгоогүй биз. Ингээд л дэлгэрмаа өөрийнхөө нэр шиг дэлгэр шарталаан орхисон юм. Агаарын хурдан хөлгийн цонхоор төрж өссөн нутгаан харахад сэтгэл нь жигтэй хачин болж нүдэнд нь нулимс цэлгэнсэнсэн. Чухам тэр цагт юу бодсноо одоо болтол тодорхойлон хэлж чаддаггүй билээ. Их нийслэл, мөрөн хот. Тэгээд л ард тайгын нутагт очив. Говийн бүсгүйд битүү тайга, цаатны бяцхан хот, хатгуур гэр шиг урц, чангаар хажгаралдан, үл мэдэх хэлээр ярилцах хүмүүс цөмөл сонин санагдаж байлаа. Ялангуяа тэдний урцанд авдар сав, янз бүрийн тавилга хэрэгсэл, тэр байтугай жижиг хайрцагч үзэгдэхгүй нь гайхмаар. Говийнхан малын оторт ийм хаанхаа явдаггүй. Хожим мэдвэл хөвчийн нүүдэлчдэд тийм юм огт хэрэггүй юмсанж. Цаанда тэгничгээд модонд тэгэлдэггүй мөчр зурсан ч урагддаггүй хідэн арсан тулмал авдар савн болдог байна. Хэд хоноод нутгаа санах янз оров. Сар болоход хашааж харсан хараа тэгэлсэн нүүгэлцсэн их модод. Тэр модонд орооцолсон нар хөөртөл чихүүд даалгах цагаан манан. Хэдэн нарийн модны оройг холбон босгож цэрэг цамц хийдэг бор ногоон даавгаар бүрсэн урс хэмээх хөнгөн сууц. Үргэлжил жавар хин хүүд малтад суудаг цаана сүрэгч сонисагдхан боллоо. Тайгад эрт сэрүү орхаж, тэгс хийгээд тэмээн туйлаад шиг бургаа хаялж, удаж төдлгүй цасунан хүйтрөө. Тэр цагаас нутаг улам санагдах болжээ. Намрын шар нар төөнөж, талын цагаан гэрээс айраг сэнгэнэн, сөлний үнэр анхлах нутгийнхан намар ямар сайхан билээ. Гэвч энэ тухайга дурсан ярьж, хайртай хүнийхээ сэтгэлийг зовоохыг тэр хүссэнгүй. Манай нутаг ямар байна? Гэхдээ сайхан юм аа л гин. Манай ах トゥ сэтгэлд чинь нийцэж байна уу? Нийцэлгүй яах вэ? Чи надаас юу ч битгий нууж байгаарэ. Яалаа гэж тэр эксэл минь. Чи унтахынхаа өмнө ээжтэйгээ зөндөө ярих юм. Би ойлгодоггүй. Юу эсийг ярих вэ? Ээж минь чамайг их сайн хүүхэн байна гэж магтдаг. Хүний өрийг зовоо гэж надад захидаг. Энэ үгэнд нь дэлгэрмаа нэг их итгэсэнгүй. Рекслийн ээж дуу цөөтэй өрчгөр хөх авгай. Галынхаан дэргэд үргэлж тамхи татдсан. Урсныхаа үүдээр уйтайхан ширтэж байснаа гинт дэлгэрмаа гэхэлэмхийн харах нь хачин. Эхлээд дэлгэрмаа харь холын хүн болохоор л надад илгэрхэж чадахгүй байна да гэж боддог байв. Дэлгэрмаа хадам ээж нутгийнхаа ажил амьдрал зан ёсонд хурдан дасахыг хичээж байлаа. Энэ нь ч талаар өнгөрсөнгүй. Цаа унаж бас сааж өгсөн сүүгээр нь эдэм ааруул хийж сурлаа. Тэднэр чангаар юу өгүүлдэн буй гадарлах болов. Анхны цасны дараахан хүйтэрч цаатангууд уулын тайгаас доошлон нөв. Гэвч бэлтэн хүрэлгүй буулаа. Жин хүйтэн болохоор жин хүйтэн эхлэхээр бэлд орноо гин. Цаа гэдэг амтан цасны хөвд иддэг. Бас хөлсний булчирхаагүй ганц амтан аж. Тэгэхээр дулаан газар идээшдэггүй. Цаатангуудч сүргийнхэн аяыг даган үргэлж цас бараадна. Зуны цагт мөх цасны хаяа хүртэл өгсөн. Тэр үеэр бэлэн ус гол намаг шалбааг зам хаах тул орчлон хорвоогоос бүрэн тасарсан мэт болох ажээ. Намраас хавар болтол сум оронтойгоо холбоотой байж сургууль сурдаг хүүхд шуухтаан эргэж тойрох ан авын арьс махаа тушаах зэргээр төвтөөгөн амьд холбоонд орно. Тэр намрын сүүлчээр дэлгэрмаа рексэлтэйгэн цаагаар сумын төв орж билээ. Сумын төв гэдэгт ийм сайхан байдаг билүү гэж тэгтэл гайхав. Хүн амтан, хоршоо дэлгүүр, клуб сургууль, сайвар цагаан зарвансан монгол хүүхнийг сумын төвийнхэн сонирхон харцгааж байсан. Тэд орох газраараа орж, авах юмаа авч, үзэх юмаа үзээд маргааш гэрээ зүглөв. Сумын төвөөс гарч их өвчийн зүг хандмагц, хоёр цааны хамар шуугтнан хөлн хөнгөрөн жирэлдэж гарлаа. Отог сүрэг рүүгийн ингэж яардаг амтан санж. Тэгэхэд дэлгэрмаа нутгаа дахин санаж, энэ цаа хүртэл ганц хоноод л нутаг сүргийн санаж байхад би гэдэг хүний үр ингэж явдаг байж тээ хэмээн гуниж билээ. Рексэл харин цааныхаа хурданд улам сэргэн ярилцтал инээж дэлгэрээ болгоомжтой яваарай хольборчих воо мод руу ормогц болгоомжтой яв модонд шудруулчих ва гэж анхааруулан байдгаараа санаа тавьж явлаа. Тэгхээс яах вэ? Дэлгэрмаагийн гэдэс бүр сүрхий томорч хөвчийн хүйтэн агарт амьсгаатхан чих байлаа. Тэр оройхон харав. Их урсны эзэн амгалан өвгнийд 3 өрхийнхэн цугларлаа. Тэгээд бор гөрөөсний чансан мах эдэн рекслийн очирсан хэдэн шил архийг ууж эхлэв. Цаатнуудын архинд дуртайг дэлгэрмаа эхлээд гайхдаг байж илээ. Тэгээд арх харуутал нүд нь гэлэлцэн дуун чангараад ирнэ.
Тэгээд эрэм хөгшин залуугүй ууцгааж янз бүрийн хойлоогоор орилолтон дуулж гарна да. Бага архийг үлдээн гэж байхгүй. Тэдний нутаггүй найранд дэлгэрмаа дургүй. Дэлгэрмааг харин архив гэж шахдаггүй байлаа. Тэр уртсандаан орж галаан түлээд ороо засан хэвтэв. Гэвч нойр хүрсэнгүй. Зэрэгэлдэх уртсанд орилолтон дуулах хүмүүс өдийд түүнийг таг мартаж орхисон нь гарцаагүй. Уртсны гаднаас нэвт сэнгэнэх жавар энэ удаа улам тод мэдрэгдэнэ. Уул нэрэгсэл хаяагаар дэлгэрмаа гал тал дунддаг билээ. Гэвч гүн шүн хүйтэн халуун хоёрын дунд хэвтэж байхдаа дэлгэрмаа энэ нутагт ирсээр анх уйлсан билээ. Тэгэхдээ рэгсэлдэж өөртөө ч гомдсонгүй. Нутаг ус ах トゥ амраг саднаас санагалзан энэ газар гансаардаж байгаагаа мэдрэн уйлсан хэрэг. Тэр өвлийн янгинэм хүйтнээр дэлгэрмаа хөвчийн гүнд умгархан уртсандаа нэралж билээ. Хөвчийн цас боочхоод сумын түрүү зүгэлж чадсангүй. Ойр хуулын нэгэн амнаас амгалан өгний залж ирсэн хөгшин боогийн хит сэнгэргийн дуундор задгай галын дэргэд нэралж хөвчийн хүйтэн агаарт час хийх үрийнхээ дууг сонссон билээ. Тэр цагаас хойш 2 он улирав. Өнөөхөл нүүдэл, ан ав, цусан эврэн ахуулах цаабугийн бочимдсан орилон, хөвчийн цас, зуны өр, дэлгэрмаад бүр дасал болжээ. Ууган охин нь 2 нас хүрч эмэг ихийн ингрээс зүйлттэй байдаг байснаа хугаштай ноололдон тоглох болов. Нэг л мэдхэд цаг яасан хурдан өнгөрөв хэмээн гайхмаар. Дэлгэрмаа бас л бие давхар болсон байв. Харин сүүлийн жил би нь таарав. Цонхийн турж, зарим орой ихэд халууран, жаахан ажил хийсэн ч амьсгаад нь тамирдана. Үргэлж ханиалгах болж, цасан дээр цэрээ нулимхад хаяад цус үзэгдэх болжээ. Рэгсэл өвлөөр сумын төв орж, морь чарга авчирсан боловч тэр нотогт хүрч чадсангүй. Битүү модон дундуур чарга яаж ч явах вүлээ. Дэлгэрмаа охиноо тэрч унсчгээд, дулаан хувцсантаа түүртэн байж цаа унан, модны хаяанд хүлээж байсан морин чарган дээр ирж сумын төв оров. Сумын эмч үзэж аймгийн эмнэлэгт очихыг зөвлөжээ. Нисэх онгоцоор аймаг оров. Тэнд удаан хэвтэх шаардлагатай гэсэн тул рэгсэл буцхаас аргагүй боллоо. Дэлгэрмаа дахиад л танихгүй хүмүүсийн дунд ганцаардан үлдэв. Олон шинжилгээ хийлгэж, хаяа нэг юм уучхаад л радио чагнах хэвтэн. Говь нутгийн тухай дуулсан, ярьсан, хэлсэн бүхэн ээжийн сураг шиг дотон сайхан санагдана. Төөнийг имчилж байсан настай амч чиний уушиг муудажээ. Гидсэнд байгаа хүүхдийг чинь бодохоор хүчтэй эмчилгээ хийж болохгүй байна. Биеийн хоол ундаар сайн тордож тэнхрэх хэрэгтэй гэж зөвлөнө. Нэг орой жижүүртэй байхдаа дэлгэрмаа гөрөөндөө урьжээ. Тэгээд нутаг ус амьдралынхын тухай сонирхоод за охин минь чамд хэцүүхэн л санагдах ах. Би эмчийн хувьд ах зах хүний хувьд чамд үннийг л хэлье. Чиний амь насыг төрсөн нутгийн чинь агаар ус айраг цагаал аварна. Чи нам дор дулаан говийн хуурай агаарт төрж өссөн хүн. Тэгээ ч өндөр уулын их хөвчийн чиглэг хүйтэн агаар манан будан засброны амьсгалыг уушигч нь дийлгүй муудаж. Гэвч оройтойгүй байна. Нутгаад бараадсан чин дээрдэ гэжээ. Тэр шин дэлгэрмаа орондоо чимээгүй хүн ойлов. Энэ газар төрсөн инкри охиноо. Анхны хайрын гал зүрхэнд нь насаасан янаг ханиан өрөвдөж байлаа. Нарлаг халуун говийн сэрүүн цэнхэр хөвчтэй. Ам биеэрэн холбож ээж ах дүүдэн тэр дагшин сайхан хангааг үзүүлнэ. Хадам ээжигээ хүүтэн дагуулн нутагтаан альчилж гэрлийн далай болсон говьорон гайхуулна гэж бодож явсан халуун залуугийн мөрөөдөл гинтхэн төгснөө гэж урьд нь бодож явсангүй. Удалгүй эргэж ирсэн рэгсэлд эмч санаа бодлоо хэлжээ. Эмнэлгийн жижигхэн өрөөнд ингэрт нь нүрэнэн уйлж байгаа гэргийнхээ туранхай мөрийг илбэн суусан рэгслийн дотор мөн л харанхуйлан хувь тавилангийн хэслийг гайхаж суусан буйзаа. Рэгсэл авгаагаан эмнэлгээс гаргаж аваад хөвчтөн очиж хэд хонов. Хоёр үрийнхэн хувь заяа хайртай амаргийнхаа амь насны төлөө амьдын хагцалтай эвлэрсэн хүүгийнхээ үгийг сонсоод өнөөхөө дуу цөвтэй үрчгэр хөгшин ихэн өөрийнхөө хэлээр үглэн ойрлон уйлж үсээн зулгааж байсан билээ. Тэгэхдээ энийг л алдчихвээ гэсэн юм шиг ач охиноо тас тэрсээр байсан. Ингээд рэгсэл дэлгэрмаа 2 говь нутгийг газарн гарсан билээ. Нутагтаан ирж сар хэртэй болоод амарч иж энэ удаад тарвалзан байгаа хүүгэн төрүүлсэн юм. Рэгсэлч хань хүү 2 дон хорогдон эдэр залуу насны дурсгалаар дүүрэн эрцэргийн албахаас нь нутагтаа хэдэн сарыг өнгөрөөгөөд өнөөдөр буцах гэж байгаа нь энэ. Түүнийг их хөвчөд үлдсэн зовлонт буурлих өнчин хонгор охин нь хүлээж байгаа юм чинь.
Эргэсэл хэсэг уулчхаад хүүгийнхээ зулайг үнэрлэн үнсээд нулимсан арчив. Тэгээд дэрэгдэн зогсож байгаа дэлгэр магийн мөрөн дээр гараа тавин нүүр царайг нь зүрх сэтгэлдээ үрд шингээж авах гэсэн мэт гунигт харцаар ширтэн би охинтойгоо чамдаа эргэж ирнэ гэж хоолой чижрүүлэн хэлв. Эргэсэл минь захиа их бичээрэй. Охинтаа хоёроо би хүлээж суунш гэж дэлгэр маа арай ядан хэлэхтэн бид дахиад уулзахгүй биз дээ гэж бодсон. Аймагт сар гаруй болоод очиход охин нь танихгүй байж үлээ. Аав ээж хоёрынхоо нэрийг нийлүүлж авсан Эргэсэл маа охин нь эхээсээ бишүүрхэн зугтаж эмээгийнхэн өөрдөр хэрчхаад танихгүй ихчийг бүлтийн ширтэж байсан юм. Хөвчийн жавар дунд урсанд төрж цасан дунд хөл нүсгэн гүйж аваа охин минь. Энэ халуун говьд хэрхэн дасах билээ дээ гэж дэлгэр маа гониглон бодож нөхрийнхөө түнжгэр толгойг аяархан илж байлаа. Тэгэхэд ээжийнх нь дуулах дуртай дууны холдоомоонч гэж холдсонгүй хоёр нутгийн эрхүүдэ гэсэн үг сэтгэлд нь орж байв. Ай хөөрхий хүний хувь тавилан гэж.